дэмжих тааламжтай орчин бий болох хууль ёсны орчныг сайжруулах чиглэлээр тодорхой зорилтуудыг хөгжүүлсэн. Эний нэг ажил бол нэмэр гэж таавал ойлгож байна. Монгол улсын анхны чөлөө тусалгааны хэлцээрийг Япон улстай байгууллага хөгжүүлж байна. Цааш бүтээн Солонгос улс, бүтээн Хятад ард улс болон Евразийн эдийн засгийн холбоотой байгуулахаар хамтран судалгааны ажил хийх бэлтгэл ажлыг бид сангаад явж байна. Сайхан улсын ерөнхий сайд улсын холбооны улсад албан ёсны айчлалыг та бүхэн бүгдээр мэдж байгаа. Улаан сайд самж явсан. Энэ үеэр бид бол одоо улсын холбооны улсын засгийн газрын дарга Медведев, улсын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин нартай бас энэ Евразийн эдийн засгийн холбооны чөлөө хэлцээр холбооны гэрээ байгуулах талаар бид бас нэлээд нөхцөлтэй ярьсан. Евразийн эдийн засгийн холбооны удирдлагатай бас бидний асуудлыг уулзж ярьсан. Хоёулаа судалгааны ажлыг баг гаргаж энэ ажлыг яалттай одоо судлыг бид талруу шийдье гэсэн ийм одоо зөвхөн үсэн юу стаавханд хэлж байна. Тэгвэл өдөртөө өнөөдөр дэлхийн 150 орчим орнтой 10 тэрбум гаруй Америк долларын гадаад худалдаа хийж байгаа бол дотоод худалдааны салбарын нийт борлуулалт 2018 оны байдлаар 21.6 хүрч өссөн байна. Би санжин нам 2000 онд хуулийн гишүүн байхад Монгол улсын нийт төсөв үеийн хэмжээ 400 тэрбум төгрөг байсан. 400 тэрбум. Өнөөдөр бол 10 гаруй их найдаад ярьж байгаа. Тэгээд хацуулаад үзэхэд энэ 17-8 жилийн дотор Монгол улсын эдийн засгийн өсөлт ямар хэмжээнд хүрсэн бэ? Эдийн засаг яаж шалгаалцтай өссөн бэ гэх юм бол тодорхой. Юу энийг одоо манай бизнес эрхлэгчдүүд сайн уншиж бодолж энэ болон болцоог одоо ашиглах хэрэгтэй. Аль болохоор бизнес эрхлэгчдтэй бид хүндрэл баг байдлыг хичээж байгаа. Аль болохоор татвар нэмэхгүй болохыг хичээж байгаа. Аль болохоор татвар багасгахыг хичээж байгаа. Жилийн 1.5 тэрбум хүртэлх одоо орлоготой бизнес аж ахуйн нэгжүүдийн татварыг 90% хөгжиж байгаа. Энэ татвар хөгжиж тийм ээ. Одоо сайн. Энэ нэг сарын 1-ээс их үйлчлэн. Энэ бол одоо та бүхэн том боломж болох байгаа гэж бодож байна гэж хэлж байна. Төрийн хуулийн дээгүүр ахлах гიშгэж байгаа Монгол улсын хууль зохиолыг зөвшөөрж байгаа нэг ялгаагүй байгалийн байдлыг хууль бусаар олгож байгаа Монголын албан бүхнийдээ эзэмших ёстой, бүхнийдээ ашиг шимийг бүрдэх ёстой юм байгалийн байдлыг хувьдаа хууль бусаар болоод авсан ийм бүлэглэлтэй бол хатуу тэмцэнэ гэж хэлж байгаа. Тэмцэж байгаа бас. Цаашдаа тэмцэх болно. Та бүхний бизнес эрхлэлд тулгуурлаж байгаа хүндрэл бэрхшээл, анхаарах асуудлууд, цаашдаа төрийн байгууллага, албан уушаалтантай холбоотой хүн судал, хууль бус зүйл шаардсан дарамт шахалт, авилга, хэл ахуйны аливаа асуудлыг ил тод нээлттэй нэг нүгөө яаж хэлж мэдэж байгаасаа бид бизнес эрхлэгчид та бүхнээс хүсэж байна. Нийтээр бид авилгалтаа тэмцэх ёстой. Нийтээр авилгалтаа тэмцэх бол албан тушаалтандаа тэмцэх гэсэн үг. Авилгалтаа тэмцэх бол хөнгөтэй, эрдэмтдтэй бизнесийн улсад бизнесийн бүлэглэлтэй тэмцэх гэж ойлгож байна. Манайд ийм бүлэг байдгүй байна. Байсан учраас манай албан манай гэж хэлсэн. Яг учраас энэ асуудал хийх ёстой. Энийг ганцхан хууль хяналтын байгууллага хэрэгжүүлж чадахгүй. Энийг хэн хэрэгжүүлэх вэ? Бид нар ард түмнээрээ нэгжиж хэрэгжүүлж. Ард түмнээрээ хамтдаа зүтгэж, хамтдаа энэ бодлогын эсрэг тэмцэж бид нар амжилт олох гэж байна. Энэ дээр бол тодорхой хэмжээний амжилт асууд гарч байгаа гэж бас та бүхэндээ хэлж байна. Яг учраас та бүхний бизнес эрхлэхэд хэн нэгэн албан тушаалтанд дарамт зөвшөөрдөг, ажил хийж ахуул нэгдэг, бүт суртал гаргадаг, хууль бус шахалт дарамт үзүүлдэг бол тэрийг нэг нүгүү нийлэлтэй хийж байгаараа гэж хэлж байна. Ерөнхий сайдаа дахиад хэлж байгаа. Албан тушаалтаа нотлох баримттай бид хариуцлага олох гэж хэлж байгаа. Олж байгаа зарим хүмүүс надад бичиж байгаа. Дахиад асуудаг. Тэр албан тушаалтанд дээр бич, удаан сайд дээр бич, энэ ажил хариуцж байгаа нөхдүүдэд бич. Энд чадвар бид нар энэ авилга гэдэг юмыг одоо багсаж бүхэн хийж чадна. Авилга бол 3 хүнээс бүтдэг, авдаг, өгдөг, дуурчилдаг гэж. Өгдөг битээ байгаараа гэж та бүхэнд бас хэлэх юм гэж байна.
ажлаа бүтээлэхэд бол авилга болохгүй. Амар ялгуур би хэвчээ бодороо. Бид нь осолдом ололт амжилт бас байгаа. Тэгтээ сайн сайхан зүйлээ ярихаасаа илүүтэй бид нар алдаа дутагдал альва тааруу зүйлээ ярих нь чухал гэж бодож байгаа. Энэ бол ардчилсан нийгмийн ололт бол энэ. Ардчилсан нийгэмд хүн бол алдаа дутагдлаа ярьдаг. Дарангуулагч нийгэмд бол дандаа бие бинийгээ магтаж байгаа. Тийм учраас бид нар ардчилсан нийгмийг ард түмнээрээ сонгож авч авсан. Энэ арчид бол хэн нэгэн хүний өмч биш. Энэ бол манай ард түмний сонголт. Тийм учраас ардчилсан нийгэмд амьдрий цаашдаа ардчилсан сайхан улсад бай гэж бодож байгаа бол бид нар авилгалтай ард түмнээр тэмцэх ёстой. Ингэж бид нар үр дүнд хүрнэ. Ганц ерхий сайд, ганц засгийн газар, ганц хуулийн байгууллага авилгалтай тэмцэх газар тэмцээд энэ үр дүн бас харахгүй. Хүндрэл бэрхшээлүүд их байна. Хүндрэл бэрхшээлүүд. Хэлсэн ярьсан зүйл хэрэгжихгүй тохиолдол бас байна. Тийм учраас энэ авилгалтай тэмцэх, энэ хүнд сурталыг багасгах сайхан нийгэм байгуулахад ард түмэн бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгч нар бизнесийн салбарт ажиллаж байгаа та бүхний маань, бодлооны салбарт ажиллаж байгаа та бүхний маань өөрсдийн дэмжлэг тусалцаа ард түмний маань дэмжлэг хэрэгтэй байна гэдгийг би бас улсын ерөнхий сайдын та бүхэндээ хэлхийг хүсэж байгаамаа. Нөгөө талаас худалдаа үйлчлэгээ эрхлэгч та бүхэнд мөн тодорхой үүрэг хариуцлага ногдож байгаа. Та бүхэн үйл ажиллагаа явуулахдаа бизнес эрхлэгчтэй цаг ямагт хэрэглэгчийн иш ашигыг дээдлэх, хүн амын эрүүл мэнд, байгаль хүрээлэн буй орчинд эрсдэл учруулахаас зайлсхийх ёстой гэдгийг энд би онцлон тэмдэглэж хэлхийг хүсэж байна. Та бидний ойлголцол, зөвшөлтсөл, үр ашигтай хамтын ажиллагаанаас мөн бизнес явуулах таатай орчин нөхцөл бүтээлч соёлыг хэрхэн бүрдүүлснээс худалдаа үйлчлэгээний салбарын ирээдүйн чиг хандлага, хэрэглэгчдийн сэтгэл ханамж, цаашлаад улс их орнодоо нийгэм эдийн засагтаа оруулах хувь нэмэр хэмжигдэнэ гэдгийг ухамсарлаж дор бүхнээ хичээн ажиллахыг бас та бүхнээсээ би хүсэж байна. Та бүхнийхээ үйл ажиллагааг Монгол Улсын засгийн газар ерхий сайд бүх талаар дэмжиж, тусалж, хамтарч ажиллах болно гэдгээ би дахин илэрхийлэхийг хүсэж байна. Та бүхэнд туулганд өндөр амжилт хүсье. Баярлалаа.